хонгор минь subscribe дараарай. Гэтэ яг нэг одоо миний амьдрал дээр ингээд заахаа би ингээд хорооллих тэгэл олон найз нартай бид ч ингээд бас практик 10 хэдүүлээ л дээ. Тэгээд зүгүү буруу. За яг ер нь жишээ харж ахцаа ерөн дээр янз бүрийн жишээ харж ахтал ирчүүд бол угаасаа явж гин. Ер нь бол за гимгүү гээл явж гин. Тэр олон юм дунд нэг ганц нэг тохиолдол бас байдаг байхгүй. Ямар дуурлал. Тэр их аюултай санагц надад бол. Гэр бүлээс гадуурх одоо харилцаа биш гэр бүлээс гадуурх дуурлал гэж нэг амар юм байт юм байна. Тийм юм байт юм байна. Тэгээд эрэгтэй хүн чинь яаж тийм штэ. Дурлахаараа толгоогоо алдчихсан юм лээ штэ. Аль толгоогоо. Ямар шийдвэр гаргах чадаргүй явуулчихдаг юм шиг лээ. Тэр бол их аюултай харагдсан. Ер нь бол. Түүнээс одоо ирчүүд бол бас ер нь бол жоохон яагаад гэдэг чинь нэг хараат тус байх нэг хэрэгцээ шаардлага байгаад байдаг шүү дээ. Тэ? Тэгээд бас ингээд удаан ингээд байцгаараас нэг жоохон ингээд гадар мадар жоохон явчаад идэх шүү дээ. Би Will Smith-ийн яг хэсэг дээр бол зүгээр миний дотроо батсан юм нь юу юм бэ гэхээр эрэгтэй хүмүүс эхнэрээ одоо жишээ нь ямар нэг байдлаар өөр хүнтэй байсан гэдэг юм сонссон тохиолдолд юм уу эсвэл үзэн харсан тохиолдолд дараа нь тэрийг туулах явцсан амар хүнд байдаг бах гэж бодож байна. Харин зүгээр нөгөө талаас нь харахаар эмэгтэй талаас нь одоо нөхөр нь нэг явчлаа ч юм уу тий өөр гэр бүлээс гадуур харилцаанд морлоо гэдэг юмыг эмэгтэй хүмүүс давж туулах нь илүү амар хэлбэр эсвэл илүү арай төвчөртэй байдаг болов уу гэж би боддог. Би санал нийж байна. Уншсан тийм талаас. Эрэгтэй хүн гэдэг гэсэн нэг юм за ингээд ихнэр баригдсан ч юм ингээд амар нэг юм кейс биш үү. Тэнгуут эрэгтэй хүн хизээш мартаж чаддаг ч л. Хизээч мартаж чаддаг ч л. Баян тэр дотор нь ингээд өргөлж юм байж идэг гэсэн эрэгтэй хүн бол. Тэгэл ингээд яг хоног ингээд худлаа нуугаал ингээд түнш эрэгтэй хүн бол ерөөсөө эмэгтэй хүн бас мартахгүй л те. Бас мартахгүй л те юу гэж мартах гэж байгаа юм биш. Гэтэ эрэгтэй хүн хизээч өөрчилж чаддаггүйгаараа бас амар юу өөр гэж байгаа юм уу? Тэгээ ер нь яг би зүгээр тэгж харчаад энэ ямар амар контент хийгээд ам бэ гэр бүл мүлийн юу яриад байгаа юм бэ гэж би ерөөхдөө бодсон. Яг ингээ өөдөөдөөсөө хараад тэгээ ер нь бол яг гэр бүлийн гадуур харилцаа гэдэг дээр би бас зүгээр боддог хгүй яг үндэ ингээд кексээс болоод ингээд гэр бүлээс гадуур харилцаа хүсэж байгаа мó эсвэл үнэхээр яг түрүүний ангарын ярьсан шиг дурлалаас болоод байгаа мó гэдэг бас дотроо ингээд амар олон салах гэдэг байгаа хгүй зүгээр нэг кекс хүсчээвэл окей нэг шоудлаас огт байлаа нэг охин таарлаа ингээд гарлаа явлаа шүү дээ тэгэнгუთ би тэгж боддог хгүй хэрвээ нэг орогийн явдал байх юм бол би тэрийг бол окей энэ бол one night stand байсан байна гэж ойлгож чадна. Тэр хэрвээ давтагдж байгаа бол окей энэ жоох өөр юм болоо явчлаа гэж ойлгоно гэдэг хэвгүй. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүс болохоор нөгөө талаас харахтаа ингээд за яг нэг яалгацсан юм чинь дахиад надад яалгах чинь гэж бодоод нэг тийм дурлсан юм байхгүй зүгээр л өөр кекс гэж тэгдэг байж бас магадгүй юм шиг байна. Бүр нөгөө дурлалынх нь юм нь ороод ирэх юм бол бүр бүтэн жил мэйл те урт хугацаанда ингээд харьцаж байгаа харилцаан ч гэсэн мессенжер чат мад бичиж байгаа юм нь хайраа байраа бүр гүнзгий болдог болов гэж бодож байна. Тэгэхээр би ер нь их амьдралаа их би юу гэж би юу гэж хэлмээ гэвэл ер нь эрэгтэй хүмүүс дийлэнх нь бүгдээрээ биш гэхдээ дийлэнх нь юу өсдөг вэ гэвэл нэг цэцгийн дуу шиг те өргөлж те будаатай уурга идэггүй бас хаяа одоо бууз мууз хоошуур цуун те гуляаш ер нь төрөлсөн юм идэх дуртай. Харин толгой нэг тийм тэгж ажилдаг шүү дээ. Угаасаа эрэгтэйчүүдийн толгой тэгж ажилдаг. Угаасаа тэг биологоос олон мянган жилээс. Тэрийг бид нэр ингээ хүлийн зөвшөөр мөрөг байхгүй юу гэн. Тийм. Яагаад заавал эрэгтэй хүмүүс бүгд л угаасаа л нэг юм идэхгүй нэг хүүхэнтэй насаараа кексдэггүй олныг хиймээр байдаг юм аа. Одоо энийг ойлгох гэмээрг байгаа байхгүй яг үнтэй. Эмэгтэй хүн ч гэсэн тэгж боддог шүү дээ. Одоо чинь би ч гэсэн ингээд нөхөртөөгөө ингээд 10 жил амьдарч байхдаа за зөөрөнтэй ивэл ямар ах вэ гэж бодож ирсэн тий. Тэгэнгуутаа гол нь эмэгтэй хүмүүсийн айгаад байдаг юм нь баригдах юм бол одоо тий нөгөө эрэгтэй нь одоо хизээж одоо уучлахгүй тэр юм ингээд бүр навс дуусна штэ гэж айдаг айдсан. Ер нь тийм юм болно л та. Тэг нэг юм гэвэл бас миний ер нь хүмүүс юу гэж ярьдаг гэвэл эмэгтэйчүүд илүү тий илүү ухаантай илүү ухамсартай юу араар тавьдаг. Эмэгтэйчүүд чи ерөнхийдөө жоохон ирчүүд бол үнж төлөө амтайд шүү дээ ер нь бол. Тийм л дээ. Гэтэ хэрвээ араар нь тавих юм бол амар логиктой юмнаа гэж. Амар логиктой амар ухаантай зөв одоо жишээл амар тийм төлөвлөгөөтэй араар тавьдаг байхгүй эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд бол тэгэл
Тэгээ баригдаж Гэтэ яг нэг цаг үеэ бас амар сайн мэдрэх хэрэгтэй хаа. Яг бас ингээл нилээ нас ингээд хөрх явчих штэ. Ингээл бүх ингээл нилээ жил ханж манлаа бүх юм ойлгомжтой болоод угаасаа ингээл их хэрэг бол бас эрэгтэй мэрэгтэйчсэн ингээл нэг жоохон чадваргүй мэдгүй одоо тэгэл цаг үеэ амар сайн мэдрэх хэрэгтэй баг. Янз бүрийн асуудлаас болдог баг. Чи үнэхээр бас торгон тоглолт л доо ингээд мянцсан бүр нэг юм хамгийн нарийнхан хуцаар тоглож байгаа хэрэг шүү дээ. Амьдралаараа тоглоод байгаа юм чинь. Тэгэхээр бол бас нэлийн чадварлаг тоглож байгаа хэрэгтэй. Тэгээд маш сайн худлаа чаддаг хэрэгтэй баг. Амар олон скил хэрэг болох хаа ер нь бол. Ер нь яг ялангуяа эмэгтэй өнөө гэж шүү дээ. Би бас нэг үлдээ яг сая хэлжсэн эмгтээчүүд амар ухаантайгаар араар тавьдаг гэж хэлдэг нэг жишээ нэг гэвэл би бас нэг Европт амьдарч байхад нэг Европт бүрстэй байл балааг нь авсан биш үү? Үгүй балааг нь аваагүй энд л балааг нь авч байгаа та. Монголоос нэг томилолтоор нэг монгол хүүхэн ирж байгаа байхгүй юу? За. Тэгэл жоохон тийм нутгийн даамсан. Нутаг үзүүлээл тэгэнгүүтээ ингэшээ бол ингэж яваал. Аялуулаад тэгэнгүүт нь оройн клуб явъя гээл. Тэгэл клуб руу дагуулж яваал. Тэгэнгүүт нь яг ингээл клуб шөнө 2 болж яхад ингээд тарахын үед за нэг за одоо такси аваад евро нэг Монгол айлд байсан. Тэр айл өргөд гэсэн чи би амар согтсон байна. Би тэр айлд руу явах боломжгүй. Та буудал явъя. Тэгээ яасан. Тэгээ буудал явсан. За. Тэгээ буудал яваа тэгээд би болгосон гэхгүй юу. Тэгээ буудал ганцаар гин хонолсаа. Тэгээ буудалд очсон заяа. Ерөөсөө огт танихгүй. Бүр гурлсан багц хийсэн заяа. 2 эмэгтэй байсан юм. Үгүй нэг эмэгтэй байсан. За. Гэтэ гурлсан багц хийсэн. Ерөөсөө анх танихгүй юм штэ. Гурлсан багц гэж юу? Юу ярина. Хоёр хүн гурлсан багц хийсэн юм уу? Хоёр хүн гурлсан багц нэмэ гэвэл те. Бүх боломжит секс хийсэн заяа гурлсан багц. Орол анаал гэдэг. За. Бүр бүх юм байсан. Тэгээ байж болно шүү дээ. Яг байж болно л доо. Гэтэ бас бодоход амар. Гэр бүлтэй хүн байсан уу? Тэгээ сүүлд нь ингээ харангууд нь гэр бүлтэй хүн байсан. За яг хөтэй тэгэл. Тэгээ эхнэр нөхөр хоёр ингээ дээлэн өмссөн зураг биш дээ хүүхдтэйгээ. Гадаад ганц удаа гараад сайхан амар найдлага уучлаарай. Би гадаад явсан ингээ. Одоо ингээд gara Солонгост ийм юм байдаг байхгүй. Эм гэдэг нэг юм байдаг байхгүй. За. Тэр нь болохоор одоо ингээд ажиллаж байгаа ингээд ихний нөхрүүд ингээд янз янз хүмүүс байгаа шүү дээ. Хоорондоо ингээд одоо чи бит хоёр эм байлаа гэж зөвшөөрөл юм уу? Тусгай зөвшөөрөл. Гэхдээ тэр бол ингээд одоо юу гэх бас амар зөвөн амьдрах хэлбэр байгаа байхгүй. Би их нэртэй чи яд нөхөртэй байлаа шүү дээ. Ингээ хоёулаа Солонгост ажиллаж шүү дээ. Нөгөө Солонгост байгаа шүү дээ. Тэнгууд хоёулаа дундаасаа ингээд нөгөө нэг юу ачдаг. Нэг нь байраад болоод нэг нь хоолоод төрчдөг. Тэгээд нэг гэр дотор тэгэл явалдаал байж идэг. Ерхөөдөө гадны үдээр харангууд яг хос шиг ингээд явж идэг. Тэгээд нэг нь уцаар ингээд залангууд нөгөөд нь өгцөн юм шиг байдаг. Гэртээ тэгэл нөгөөт нь залангууд нөгөөт нь бас өгцөн юм шиг байдаг. Түүнээс ингээ хоорондоо тэгэл экстэл тэгэл гэр дотороо зүгээр ингээд тусдаа амьдралтаа тусдаа өмслөгө тусдаа юм яриад яг юм шанал юм. Гадуур харангууд юм хос шиг ер нь тийм амьдрал байдаг юм байл. Тэр чинь угаасаа ойлгомжтой шүү дээ. Олон жилээр Солонгост ингээ харлангуудаа аль нь физиологийн араар тавилт мөн биз дээ. Энэ бол заах мөн. Гэхдээ яг тэр бол бас амар сонирхолтой байна. Гэхдээ амьдралын шаардлагаар байгаа байхгүй юу бас. Амьдралын шаардлага. Дээрс мэдэг тэр юу вэ? 2 юм уу 3 жилээр гэр бүлээ тижээх гэж явж байгаа хүн тэнцэн одоо жишээл дийлийнх нь ингээ харалцсан байгаа. Тэр хүн одоо кекс хэрэгцээ бол байгаа штэ. Байгаа. Тэгээ секси хэрэгцээ байгаа. Тэгээ хажуугаар нь бас байрны мөнгө төргөө хоомоор байгаа. Тэгээд бас айгуу хоорондоо бас амар ингээ тохиролцдог гэж байгаа байхгүй юу? Ер нь тэгэл за би юунесээ ямар ч тохиолдолд мөнгөтэй холбоотой юм гоохгүй ч гэдэг юм а тий. Бас амар ингээд зөвүүн яадаг байгаа байхгүй. Мөнгөөр ажил хэрэгч маягаар. Ажил хэрэгч маягаар одоо чи дахиад өөр энэ хавьд өөр юмтай юу яахгүй шүү. Эсвэл юу яавал имлэгт заавал үзүүлэх хэрэгтэй. Юу гэдэг тийм гэрээ байгуулсан тий. Тэгж. Тэгээ бас эмгтээчүүд жишээ нь тий заамжсантай зүгээр харилцаагүй зүгээр кекс харилцаатай байна гэвэл тий эмгтээчүүд яг тий эмгтээ бус найзуудтайгаа нөгөө эрэхтэй яахыг хүсдэггүй тий. Бас давхар секстэхийг эмэгтэй хүмүүс нэг хүнтэй үгүй нэг эрэгтэй хүн байлаа те нэг эмэгтэй хүндээ кекслээ. Гэтэ зөвхөн кекс ярилцаатай те. Тэгэнгүүт нь тэр эмэгтэй хүнийх нь өөр юм бусд эмэгтэй хүмүүстэй яахыг хүсдэггүй те. Тэр эмэгтэй хүний өөр эмэгтэй найз нартай тэр эрэгтэй хүн бас ингэхүүл ер нь ууртай дург байдаг тийм ээ. Тийш дээ. Яагаад ямар сони хайрлах гэж юу хэмэр сонирхолтой шүү дээ. Одоо зүгээр ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой. Яг би ойлгож байгаа. Яг нөгөө мэдгүй одоо нэг тийм
хин нэгний одоо уулздаг залууг өөр нэг найз нь сонирхох нь одоо гэмтэй үйлдэл юм шиг нэг тиймэрхүү зүйлүүд зарим нэг хүмүүс дээр бол анзаарэгддэг. Зарим тохиолдолд тэр нь бол ямар нэгэн одоо сэтгэл мэтглийн харилцаа байхгүй зөвхөн кекс гэдэг юм дээр за магадгүй нэг залуу одоо гайгүй байгаад байлаа гэж бодъё л да. Тэгэхээр тэрийг хоёр найз сонирхч юм бол хоорондоо жоохон бас би биндээ уурлах марк юм бол байдаг юм аа хүүхнүүдэд. Тэрийг тэгтээ яагаад гэдгийг нь бол би мэддэг юм аа. Би зүгээр тэгж уурлуулж исэн байж магадгүй гэж. Гэтэ энэ хоёр юунууд бас байдаг те. Гэр бүлүүд зөөр ингээд хоёр талд гэр бүлтэй ирнэ атайхан ингээд яваад мод нэг л яриа аваад. Харин тийм те. Тэрхүү юмуд бас аягүй хажигдчихлээ шүү дээ. Би юундээ гаалахгүй болохгүй гээл тэгэл. Тэр бас ухаантай байгаахгүй да. Би бинийхээ ер нь амар тийм одоо англиар чинь mature гэдэг шүү дээ. Тийм. Ухамсарлж байгаа. Би тэгтээ ер нь л тэгтээ гэр бүлийн гадуур харилцааны эсрэг ер нь бол. Одоо жишээ нь миний одоо яг өөрийн баримтлагдаг зүйл бол юу вэ гэхээр би хэрвээ ингээд одоо би ингээд сингл мам болчиход байгаа шүү дээ. Тэнгууд ингээд нэг залуу сонирхох ч юм уу ямар нэг надаас нэг хэрэгцээ авах шүү дээ. Тэр моментт бол их нэртэй эсвэл хүүхэдтэй байгаа бол миний хувьд энэ бол би анханаас нь cancel хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ би бас яг адилхан гэдэг ер нь бол тэ урдах житгээд байх дурггүй хэрвээ би мэдэх юм бол ерөөсөө тийм юмд орооцлохгүй. Ягаад гэвэл тэгээ зөндөө сингл хүмүүс байгаа юм чи би заавал нэг хүний амьдралд ороод тийч тэр шиг муухай байхгүй. Тийм шүү дээ ер нь тий. Гэхдээ үнэхээр амар дурлчул яг хаа. Гэхдээ би дурлж исэн л та одоо гэр бүлтэй хүнд амар дурлсан л та. Тэг булаан л гэж үзэн шүү дээ. Юу гэж тий. Яг зүгээр би өөртөө биш шүү чи. Яах уу гэдэг. Би нөгөө ийм байхгүй юу. Ингээд их нэртэй хүүхдтэй хүнд ингээд дурлцлаа шүү дээ. Тэгмээ тэр хүн надад амар таалагдаад байна. Би энэ хүнтэй хамт баймаар. Тэр хүн бас надад ингээд таалагдсан шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө байнга будаатай ураг хэдэд байгаа юм чинь бас өөрөө мэдгээ дээ. Тэр момент дээр ингээд бит хоёр би биндээ хоёулаа ингээд сонирхож байгаа мөртлөө цаана нөгөө нэг бас нэг амьдрал байгаа. Тэр чинь би нөгөө талд нь бас өөрөө амьдрч үзсэн болохоор тэрийг мэдж байгаа учраас иймэрхүү юмнуудыг бол дуусгах хэрэгтэй үед нь дуусгах эсвэл cancel хийх хэрэгтэй үед cancel хийх л гэж үзсэн. Тийм тиймд оролцдог хэрэггүй. Би бол одоо хэрвээ ингээд нөхөртэй хүнтэй ингээд явж байгааг л тэ зүгээр тийм кейс ингээд заах тийм жишээ те ингээд бодож байгаа байхгүй. Зүгээр эсвэл ингээд хажуугаар өнгөрч байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд цаана яг би байгаа байхгүй. Тэр эрэгтэй хүний орнд би байвал яах вэ гэж бодож үздэг гэсэн үг тий. Яг наач л واخгүй ер нь бол тэгэхээр амар муухай л да. Тэгвэл энэ талаас тэгээд ер нь харин тэгэхээр би ингэж боддог байхгүй. 3 дахь житгээд байх сонголтыг хийж байгаа хүмүүс юу бодож сонгодог юм болоо гэдэг юмыг би амар гайхдаг байхгүй. Тэгээд ялангуяа бүсгүүчүүд бол 3 дахь житгээдэг амар үзээ ядаад дарах эрдэнэ рүү авч яваа шалтлаад Facebook дээр зургийг хийгээд да гэдэг заяа. Тэнгуут би бас заримдаа зүгээр өөрөө тэгж боддог байхгүй. За гэр бүл мөлтэй хүн амт руу чат мат бичиж байгаад одоо нөгөөт нь скриншот мод болоод явал өнгөө болон зүгээр тэрний оронд зүгээр ихнээс нь ингээл cancel хийгээл явах хэрэгтэй. Тэ ирчүүд бас нэг эмгтээчүүдэд жоохон дэм юу лээ жоохон одоо дахин угаадаг жижиг юм уу те би одоо ихнэр би бодлоо ярьдаг. Ерөнхийдөө ихнэр өгдөө мөртлөө би одоо ихнэрээс салсан одоо тэгэл нэг тэр бас хэцүү. Зүгээр хамт амьдэрдэг юм аа гэж юм уу. Ихнэр байхгүй маахгүй гэж ярьж байгаа юмуд байдаг шүү дээ те. Мэдгүй одоо тэгэл ёо тэгээ ер нь сонин асуудал шүү. Энэ гэхдээ одоо манай яг энэ бидний үеийнхний дунд одоо нэстэ хавар тавдар гэдэг шиг амар муухай хэцүү асуудал. Тэгээд би өөрөө ч гэсэн амар олон удаа юм гэр бүлийн гадуур харилцааны асуудлуудыг одоо барьж ирсэн гэх юм уу хайший тий. Тэгээд тийм болохоор бас энэ амар миний хувьд бол жоохон юм хортой зүйл санагддаг. Тэгэл хүн хүний амьдрал руу ороод иж чадахгүй юм да тэгэл. Бидний ээж аавын насныхыг би ингээ ажиллаж байгаа байхгүй. Тэгэл ингээл түүх сторинууд сонсч мосоод байж ангууд бас нэг л сайн өгнүүд байна. Ямар өгнүүд байна? Насны амраг. Насны амраг уу? Бүх насаараа явуулдсан хүмүүс байдаг юм шүү дээ. Тэгээ ихнэр хөвгтэй. Гэтэ тэр үед юм байна. Тэр үед чинь ингэдэг байсан гэсэн нөгөө ганц би хүмүүсээс татвар авдаг байсан. Гэр бүлтэй хүмүүсээс болохоор хүүхд төрүүлэхээр мөнгө өгдөг улсаас. Тэгээ тийм болохоор амар олон хүүхдтэй байдаг байсан. Тэгээ хэрвээ салах юм бол донгодуулдаг, монгодуулдаг гэх тиймэрхүү асуудлууд байсан болохоор хүмүүс нэг салдгүй малдгүй байсан юм шиг байна. Тэнгод одоо болохоор ингээд бидний үеийнхэн одоо дэндүү эрхчлөлттэй сайхан болцсон те. Тэгээд яа би ингээл ганцаараа чадна. Яа хүүхдүүдэд өсгөж чадна матна гэлтэй.
Тэтгэврийн амар гэж байгаа юм болов? Тэтгэврийн амар. 60 маран хүрсэн хүмүүсээс хийж л авч нэгтэй шүү дээ. Өө тийм үү? Аахгүй юу? Тэр талаар би өстэй яг сайн мэдэхгүй байна. Гэтэ яг энэ амрын асуудал чинь энэ хоорондын секс ингээд хөрцний л асуудал та. Хөрсний асуудлаа тэр нь юу гэсэн үг? Хөрчж байгаагийн асуудал. Яг нэг сонирхолтой бас ингээл жоохон нэг хэвийн удаан явангууд тэгэхээр сонирхол нь бураад өөр юм сонирхдаг гэдэг санаа яваад байна л да. Намайг угаа биш. Subscribe дараарай.